За өдрийн мэнд кондишнинг гэдэг ойлголтоо тайлбарлая. За нөхцөлдүүлэлт гэдэг жишээн дээр тайлбарлая гэж өмнөх постоор бол та бүхэнд хэлсэн байгаа. За өөрийнхөө жишээн дээр би эхээс түрүүд 45 хоногт ясалд явсан. За маш их уйлдаг, глутамины хүчил өгч байж унтуулдаг байсан гэж ихч ах нар маань ярьдаг байсан. Тэгээ одоо ингээд бодоод үзэхээр уйлахаас өөр арга бол байгаагүй юм байлээ надад. Яагаад тэгэхээр 45 хоногтоо хүүхдүүдийг ясалт өгөөд эхээс нь салгаад тухайн үед стрессний үед бүхий л ээжүүд л 45 хоногтоо ажилдаа ордог гэсэн баг. Тэгэхээр тухайн үеийн 45 хоногтоо мууяд бол ийм аюулгүй амар тайван тийм орчин бол бас байгаагүй гэж хэлж болохоор байгаа юм. За учир нь бид нар эхээс төрөөл бидний тарих бол яг л спонж шиг бүхий л зүйлийг уусгаж авч идэг гэсэн үг. Бидний анхны асран хамгаалагч аав ээж ямар хүмүүстэй ойр дотн харилцаатай байснаас хамаарч бидний бодол, зан үйл, ямар хүн болох хэв маяг хэв дардсан тогтдоо гэж хэлж болно. За тэгэхээр бид нар аавыгаа дурайсан, ээжигээ дурайсан үг үйлдэл нь явж байгаа ч гэдэг юм уу, царай зүснээс гадна бид нар бодлыг нь, зан үйлийг нь бүхий л зүйлийг нь бол яг л толны тусгал мэт даган дуурайж өсөж хүмүүжиж төлөвшдөг байх нэ. Энийг бол товчхондоо бол кондишнинг буюу нөхцөлдүүлэлт гэж нэрлэдэг байгаа. Гэтэл бид нас биеинд хүрсэн хойноо бидний тэр итгэл үнэмшил хүүхэд наснд олж авсан гэсэн үг тийм ээ. Итгэл үнэмшил, тэр бодол, тэр тогтсон үзэл хандлага бол одоо хүртэл биднэрт бас нөлөөлж байдаг. Тэгэхээр энэ тогтсон үзэл хандлага, итгэл үнэмшлээ бид нар өөрчлөх замаар ямар хүн болохыг хүсэж байна. Тэг хэн баймаар байгаагаа бид нар сонгох боломжтой гэсэн үг. За товчхондоо бол нэг ийм тайлбарыг өгчэй гэж бодож байна. Тэгэхээр магадгүй та бүхэн над шиг за яаслаар мөн багд маань их тийм хүнд хахацал бас надад тохиолдож байсан. 6 настай багт маань аав маань бол гинт даралт харуулж нас орж байсан. За энэ ч хүртэл бол бидний хэн болоход бол нөлөөлдгөө. Тэгэхээр зарим хүмүүсийн түүхтэй адил төстэй зүйл байж болно. Адил төсгүй хүн болгон өөр түүхтэй, туршлагатай, өөр орчин, өөр аав ээж, асран хамгаалагчтай байгаа шүү дээ. Тэгэхээр хүн болгон өөр байдаг нь бол эндээс ихтэй юм аа. Тэгэхээр өнөөдөр таны кондишнинг буюу нөхцөлдүүлэлт ямар байсан ч гэсэн танд сонголт байгаа. Өөрөөр хэлбэл та хэн баймаар байгаа юм, тэр хүн шигэ болох боломжтой шүү. Та ганцаараа биш ээ гэж хэлмээр байна.